Бодмондөр суух тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Монгол бүхэн гайхамшиг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч ганц өх бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors болон стандартыг эрхэмлэн стандарт кейтеринг компани ивэдтгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мондөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 стадионы од мондөр ажгаар хүрч байна. За өдрийн мэнд. За өдрийн мэнд үргээ. За удам дамжсан бөхчүүдийн талаар бэлтгэж байгаа 2 дахь дугаар маань байгаа. За тэгээд шууд нэвтрүүлэгт орё. За өмнө нь бид бүхэн бол одоо Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгүүдээр буур жамын аваргын талаар дэлгэрэнгүй сайхан нэвтрүүлэг хийсэн. За тэгвэл тэр нэвтрүүлэг дээр яригдсан нэг зүйлийг та бүхэндээ дахин хүргэе. За буур аварга маань бол одоо төр засагтаа үнсүүлж үнэлүүлж гэдэг шүү дээ тий. Спортын гавьяат мастер солоо шагнуулсан одоо үе. Тэр үед бол өөрт маш олон зүйл бодогдож ирсэн гэж ярьсан байдаг. Хамгийн түрүүнд болохоор олон жил хамт амьдарч амжилтыг нь хуваалцсан одоо ханаа өрөвдөн хөвтчихлээ. Бид хоёр хувь заяаны хатуу даваагаар өгссөн хүмүүсээ ганц бүх болох байсан хүүгээ алдсан. Би хідэн нааданд барилдалгүй гунж гутарч явсансан. Гэвч бидэнд ганц охин бий. Охины минь одоо төрсөн, охиноос мань төрсөн охин хүү олон байдаг. За тэд миний халааг аавна. Би чинь саяхан хүртэл элдв юмнаас айж байсан. Олон сайхан бүхийг баривчилж заримыг нь эсэргүүн хэмээн буудаж барилдах эрхийг нь хүртэл хасж байсан. Би бас л хүрээний шар хувцастай бурхны ном уншсан банд нарын нэг шүү дээ хэмээн өөрөө тухайд бодож исэн байдаг. За тэгээд охиных нь бол одоо тэгэхээр буур жамын аваргын охин нь болохоор 1973 оны 10 сарын ихээр архангаа нөгөө тариат сум гэж байсан шүү дээ. Тариат суманд аав ээжийнхэн дэргэд байжгаад тэндээс архангаа Батсингэл сум руу нүүсэн байдаг. 1973 оны 10 сард тэгэхээр ч баг өвөлтэй. Анх Батсингэл рүү нүүх болсноо нөгөө хүргэн гэлэг жамц гэдэг хүн нь болохоор одоо хадам аа буюу буур жамын аваргата дуулгахаар ганц жил юмтай очисон баг. Тэгэхэд нь буур аварга за миний хөө те Батсингэл явна гэдэг чи ёстой зөвөө. Танах 5 охинтой айл. Одоо ихнэр чинь жирэмсэн байгаа. Вандан аваргын нутагт очиж төрнө гэдэг чинь сайхан зүйлээ. Танахаас хүү төрнөө, дахиад ч хүүтэй болно. Бүх төрнөө гэд одоо өрөөгөөд те одоо охин хүү явуулж л те. Тэгээд нөгөө гэлэг жамцхан болохоор баярлсан гэж ихтэйхэн. Тэгээд гэлэг жамцханхаа өөрөө төрүүлж одоо Батсингэлд архангаа Батсингэлд нүүж ирсэн байгаа. Тэгээ эргчлийнхаа хавар одоо хадам аавгаа буюу буур жамын аваргынхныг одоо нутг руугаа те Батсингэл рүү аваадсан байдаг. За ер нь бол гэлэг жамцгаа Батсингэлд ирээд ажил албаа авцсан өөр суманд ажил ихтэй явж исэн. Тэгсэн чинь ер нь л нэг цаанаасаа нэг харж хоны гэсэн бодогдоод байсан болохгүйсэн гинэ. Тэгээд тэр шөндөө одоо эхнэр нь өвдөж таарсан. Тэгээ бүр өвдсөн шөнөө буюу тэр шөндөө амардсан байна. Ингээд эмнэлгийнх нь үүдэнд хүлээгээд сууж исэн чинь эмч нь гарч ирээ. За баяр хүргье. Танаа хүүтэй боллоо. Та шүлийг нь аваад ирээ гэж одоо гэлэж амцахад хэлсэн байна. Тэгээ хүүтэй боллоо гэж сонсоод бөөн баяр гэрлэг өгөөцсөн. Ингэж л 73 оны 12 дугаар сарын 13-нд одоо хүүтэй болсон. 5 охины араас хүүтэй болж байгаа юм байна. Тэгээ өглөө холбоон дээр одоо гүйжчихвэл нөгөө хадам аварга буюу буур жамын аваргалуу юуг л одоо цахилгаан явуулна шүү дээ. Тэгээд хүү төрлөө гэж цахилгаан явуулсан. Хөгшин болохоо тэрхүү цахилгааныг хүлээж аваад мөн ч их баярлсан гэдэг. Манай охин амарцсан байна. Гэлэг жамцынх маань хүүтэй болжээ. Хүү төрсөн байна гэл одоо холбооноос гараад таарлцсан хүн болгондоо нөгөө цахилгаанаа үзүүлээд уншуулж хүү төрсөн гэдэг тэр хоёрхан үгийг дахин бусдын амнаас сонсож баярлж явсан гэж байгаа. Буур жамингой. Тэгээ буур жамингой болохоор намайг Монгол төрийн наадам дагуулж очиж те улсын аварга хэмээх дээд цолонд хүргэсэн хүн бол Вандан аварга. Тиймээс Вандан аваргын нутагт одоо манад хүү зал одоо удам залгах хүү заяалаа гэж бэлгшээж ирсэн. За Вандан аваргын нутагт ирээд охиноосоо гарсан хүүгээ нүдээр үзээд буур аварга хэрхэн баярлж ирснийг бол хэлхийн аргагүй бах. Төрөөд хэдхэн сартаа байсан хүүг харчаад те Монгол бүхийн дэвжээнд нэгэн цагт өөрийнх нь нэрийг дуурсгах хүчит бүх болно гэдгийг бас мэдэрчл байсан баг. Гайгүй шиг би хаатаа болох баха. Сайхан барилдаад байл барилдуулна үз. Нэг их олигтой амжилт үзүүлэхгүй бол заавал барилдуулах гад шахах шаардах хэрэггүй шүү гэж ээж авд нь амжилтан загч ирсэн. Мөн 20 нас хүртэл нь бити барилдуулаарай гэж бас давхар хэлсэн. Багада бэртэж гимтгэвээ, зүрхэн мохчихвээ гэж загч ирсэн тэр юм байна. Тэгэхээр домогт буур аваргын зээх үү, яалтчгүй сайн бүх болно гэдэг тэр үгээр бол одоо нэг юм хүний одоо ирээдүг те нэг юм бэлгшээлтэй ард юм шүү дээ. Тэгээд зээх хүн бол одоо үнэхээр Монгол бүхийн үндэсний бүхийнхэн хамгийн дээд зол болох дархан аврагс олон төрсэн гэлэг жамдсын өсгөөөр авраг болсон те. За тэгээд алдарт буур аваргын энэхүү захиасыг одоо
ээж аавчсандээ мэдээж билүүлсэн мэдээж дээрээс нь буур аваргын тэр үг гэдэг бол Монголын үндэсний бүхий тэр том цолтнуудад бол ерөөсөө зарлиг шиг л боо штэ. Тэгээд хүүгээ загсан хүн нь болохоор жигждийн мөнхөд аварга. Тэгээд жигждийн мөнхөд аваргад болохоор одоо сайн бүх болоод гараад ирэх юм бол миний зээх үг те тусалж дэмжээрэй гэж муу аварга загсан байна. За тэгэхээр алдарт буур аваргын энэхүү захиасыг жигждийн мөнхөд аварга 1995 оны наадмаар хариулж улсын цолгүй байсан залуу бүх өсөх хоёрыг 5-ын даваанд амлан аваад дахимаа өгсөн. Ингээд начин цолны босго алхуулсан түүхтэй. За мөөё аваргаар начин буюу те 5-ын даваанд давсан өсөх хоёр нь тэр жилдээ шууд 7 таваад Монгол улсын заан болсон. За тэгээд буур аваргын хувьд болохоор нөгөө хүүдээ гэлгэж амтс те охин хоёртой хандаад танахаас дахиад хүү дөрнөө те өвгөн аваргын одоо энэ хүү захиас нь тэр тэрхийн цагаан нуурны хөвөөнө хэлсэн энэ үг нь 1977 онд дахин тэдэд хүү мэндэлсэн байна. Тэр хүү нь болохоор өнөөгийн буюу одгоогийн Монгол улсын харцаг гэлгэж амтсын Батбаяр. Тэгэхээр буур аваргын охиноос нь төрсөн хоёр хүү дараалаад хоёулаа үндэсний бүхийн одоо удам дамжсан тэр цолтой бөхчүүд болсон байгаа байхгүй. За тэгэхээр өсөх хоёр юуны Батбаярын хувьд те Буур Жамаан аваргын хүсэл биелсэн тэр зээх хүү өсөх хоёр нь өвөөгийнх нь гүйцээж чадаагүй гүйцээж үндэсний бүхийн хамгийн дээд цол болох Монгол улсын дархан авар цолтонд хүрсэн бол төрсөн дүүдэр гэлгэж амтсын Батбаяр нь мөн улсын наадамдаа 6 давсан Монгол улсын хүчит харцаг болсон байгаа. За өсөх хоёр аваргын талаар ярих юм бол за улсын наадамдаа нийт 4 удаа төрүүлсэн. 2002 он, 2003 он, 2005 он, 2009 он. За нэг удаа үзүүлсэн нь 2010 онд үзүүлсэн байдаг. Ингээд улсын наадамдаа нийтдээ 14 удаа шүүгэрсэн энэ цагийн хүчтэй аварга. За улсын наадамд 4 төрүүлэхтэй шүү дээ, тийм. Ган тухтах гарттай 1 удаа. Сумын азар аврагтай 2 удаа, 2009 он төрүүлэхдээ 2008 оны төрөв бүх ган уяг аслантаа үлдэж ингээд төрүүлсэн байдаг. Үнэхээр чансаатай бүхчүүдийг бас давж төрүүлсэн байдаг. За цагаан сарын барилдаанд бол 3 удаа төрүүлсэн. 2004 он, 2005 он, 2007 он. За 2 удаа үзүүлсэн нь бол 2009 он болон 2010 онд үзүүлсэн байдаг. За өсгөө аваргын хувьд бол өгөө аваата 6 залуу заа дундаас те мэдээж өөрийн тэр байглаас заяасан тэр арал бэр биеийн гоё мөгөгдөл байгаа шүү дээ. Тэгээ мэдээж сайн багш нарын заавар зөвлөгөө сайтар дагсны үр дүнд үндэсний бүхийн хамгийн дээд цолонд хүрч чадсан. За үүний хажуугаар чөлөөт бүхийн төрлөөр бас хичээлдэг байсан. Дархан аварга болохтон гэсэндээ мэдээж мэдрэмж гэдэг ч юм уу хурд юм уу бүх зүйлд нөлөөлсөн мэдээж чөлөөт бүхийн хүнд жинд буюу 120 кг-ын жинд эх орноо төлөөлөн олон тэмцээн уралдаанд оролцож ирсэн. Бас амжилт гаргаж ирсэн. 1998 оны Азийн наадмын хүрэл медальтай чөлөөт бүхийн 2001 оны Аз ТV-ийн авар шалралт тэмцээний алтан медальтай мөн дэлхийн авар шалралт тэмцээн болон 2004 оны Афины зуны олимпийн наадамд эх орноо төлөөлж оролцож ирсэн. За гэлгэж амтсын өсөх хоёр те. За энэ хүний дүү нь болохоор Монгол улсын харцаг гэлгэж амтсан Батбаяр. Архангай аймгийн Батцэнгэл сумын харайт Монгол улсын харцаг Батбаяр нь 1997 онд анх аймгийнхаа наадамд барилдаад 5 даваад унтсан юм байна. 5-ын даван дээр унтсан юм байна. За 1998 онд аймгийнхаа наадамд аймгийн зан Мишиг доржоор 7 даван төрүүлж аймгийн арслан гэдэг цолыг хүртсэн. 1998 онд. За дараа жил нь дахин төрүүлж аймгийн хурц аслан болсон. За ингээ 2000 оноос улсын наадамд барилдаж эхэлж байгаа юм. За тэгэхээр 2001 онд ардын хувьсгалын 80 жилийн явуулж байгаа. Хүчит 1024 бүх барилдах болсон. Энэ наадмын 4-ийн даваанд улсын начин Жавхлан төгсийг, 5-ийн даваанд улсын зан Хишиг доржиг давж Монгол улсын начин цолыг хүртсэн байгаа. За тэгээд 4 болон 5-ийн даваанд нутгийн ах нар нь бас сайхан дэмжсэн гэж ярьдаг. Ягаад гэхээр саяны тэр 4-ийн даваанд авж байгаа Жавхлан төгс болон Хишиг дорж нар нь хоёулаа Архангай аймгийн Батцэнгэл сумын хүмүүс байдаг. Харин 6-гийн даваанд одоо адилхан начин болсон өөртөө адилхан нэртэй бас Батбаяр гэдэг байгаа. Энэ начинтай тулан барилдах болсон. Энэ үед өсгөө аврагч дүүдэд зөвлөгөө өгч сайхан хуцлаад гаргасан. Ийхүү 6 давж өсөх хэтэр начин болсон. За тэгээд зааны даваанд цагийг эзэлсэн их аварга Батэрдэн аваргатай таарад өвдөг шороодсон байдаг. За тэгэхээр 2001 оны наадмын талаар ярьж байгаа. За энэ 2001 оны наадам гэдэг нь ямар очиртай гэхээр бид нар нөгөө өмнөх дугаар дээр хэлжсэн шүү дээ. Батэрдэн аварга бол үнэхээр үндэсний бүх юм бол одоо маш том амжилтуудыг тогтоосон домогт аварга. Түүнд бас нэг юм төрүүлж чадаагүй гэдэг нэг юм ганц хоёр статистик байдаг нь тэгш ойгоор төрүүлж байгаагүй бүх гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо 1991 онд болохоор ардын хувьсгалын 70 жилийн тэгш он одоо 8-ын даваанд Пунцгийн сүх бат гадад унсан байдаг. За тэгээ саяны энэ одоо нөгөө Батбаяр шүү дээ. Батбаярыг ингээд Батэрдэн аварга унгааж байгааз тэгэхээр чи нөгөө 2001 он гэхээр ардын хувьсгалын 80 жилийн наадам нөхгүй. Тэгэхээр тэр хүний хувьд тэгшөөд төрүүлж болох баг сүүлийн боломжинч гэдэг юм уу те ингээд зүтгэж байгаа. За тэгээд ингээд Батбаяр гэдэг хүнийг даваад цаашлаад давж явж хагаад
91 оны наадан дээр Пунцгийн Сүхбаатарт унтсан. 2001 оны наадан дээр Афган Сандангийн Сүхбаатарт үзүр дүрэн дээр гарч ирээд тэгэд ундаг юм байл. Ингэж нөгөө нэг хоёр Сүхбаатарт 10 жилийн зайтай Тэгшөө наадмуудад унтсан. Тэгээд Тэгшөön төрөө авч чадаагүй гэж Батэрдэн Авбатар ягддаг штэ. За ийхүү өсгөдөр начин Гэлэг Жамдсын Батбаяр нь 2004 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын харцаг цолыг хүртсэн байдаг. Тэгэхээр алдарт Буур Жамын аврагын удам одоо Гэлэг Жамдсын Өсөхбаяр, Гэлэг Жамдсын Батбаяр тэгсэрнээсээ ингэ зогсоогүй. Одоогоор Японы мэрэгжлийн сумаа бүхийн дэвжээг байлдан дагуулахаар тэдний удам бас барилдаж эхлээд байгаа. Тэгэхээр Өсгөө аврагын хүү Тошино Фужи Дэмэд Жамдс за сая 3 сард Жюри зиндаанд дэвшин барилдаад 50% амжилттай үзүүлсэн байгаа. Ирэх сард болохоор Жюри зиндааны нэлээд дээд хэсэгт ирэмдэгдэх одоо тооцоололтоо явж байгаа гэдэг юм уу те. Ингээд явж байгаа. Тэгэхээр Буур Жамын аврагын маань удам угсаа бол ингээд үргэлжлээд явж байгаа. Ийм сайхан түүх байдаг юм аа. За түүний араас болохоор ингэнэ. За энэ хүн дээр бүр ярих юм ихтэй. Яагаад гэвэл энэ хүнийг бүхчүүд өөрсдөө зэрлэг байгалийн сод бүтээл гэж нэрлэдэг. Зэрлэг байгалийн сод бүтээл гэдэг Монгол улсын зан үлдсийн тулгаагийн талаар ярих гэж байгаа. За хоёулаа хамтар хэлж ярьчаад байна тийм үү? За тийм. За өнөөдрийн дугаарыг маань стандартыг эрхэмлэн нүрээтэй стандарт кейтеринг компани бэнтгэж байгаа. За тэдний оруулж ирж байгаа Good Day гэдэг сүүжүү байдаг. Тэгсэн чинь Good Day гэдэг сүүжүү чинь анх Good News гэдэг нэртэй байсан гинэ. Сайн мэдээ гэдэг нэртэй. Энэ нэр нь яагаад ингэж чухал байгаа вэ гэхээр энэ компанийн маань одоо өөрсдийн нэг философитой байх хэрэгтэй. Тэгээд энэ философо энэ бүтээгдэхүүндээ шингээж өгсөн байдаг юм байна л да. Энэ ямар философи вэ гэхээр өнөөдрийн одоо ингэж ууж байгаа ч гэсэн одоо энэ одоо ундаа чинь чамд ингээд маргаашийн ерөөл болгоё гэдэг тийм утгатай философи гинэ. За. Маргааш их сайхан мэдээ сонсоосаа гэдэг үднэс энэ одоо юугаа бүтээгдэхүүнийг гаргадаг юм гинэ. Тэгэхээр бас юм үйлдвэрлэхтэй ч гэсэн энэ иймэрхүү философи шингээгээд одоо энэ философитой байх хэрэг чинь ажилчтан ч гэсэн урам зоригтой гэдэг юм уу те. Маш гоё ингээ өөдрөгөр ажиллана гэсэн үг шүү дээ. Тэгээ манайхан чичээсээ хэллээ бэлгшээдгээ гэдэг. Тэгээ солонгосчууд ч гэсэн бас ингэж гоё бэлгшээж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг юм байна. За Годи гэдэг энэ сүүжүүн Пусан бүс нутагтай хамгийн алдартай нэг. За Солонгост 3 одоо том сүүжүүний үйлдвэр байдгийн эхний 3-т нь манай Годи орж байгаа юм байна. За стандарт кейтеринг компанийн маань нэг урамшуул зарласан байгаа. Энэ арга Goody-г авсан баримтаа энэ Weekender цэг стандарт цэгийн гэдэг вебсайт руу явуулаад газар дээрээ 300 сая төгрөгийн эзэн болох ийм урамшууллыг зарласан байгаа. За дэлгэрэнгүй мэдээллийг Weekender цэг стандарт цэгийн гэдэг вебсайтнаас авч болно. За Goody-чтэй хаас агвал борлуулах гэж байгаа та тийм. За нэг асуудал байгаа нь шартаад байна гэсэн. За альва юу ч хэтрүүлж хэрэглүүл шаарднаа. Энэ ч гой хоолны даруулга болгоод сайхан зохистой хэрэглэх ёстой шүү дээ тийм ээ. За баярлалаа. За дараагийн ярих гэж байгаа хүн бол сая хэллээ те. Бүр бүхчүүд нь өөрөө энэ хүнийг зэрлэг байгалийн сод бүтээл гэж нэрлэдэг. Алдарт үлзийн тулгаа зааны талаар ярих гэж байгаа. За тэгэхээр тулгаа заан гэхээр одоо манай бүх сонирхчид бүгдээрээ мэдэндээ ерөн зүгээр бүх сонирхдгүй хүн байлаа ч гэсэн энэ хүний зургийг харах юм бол заавал нэгтэл дахиж харна. Бүр тийм онцгой сайхан бие хаатай юм хүн байдаг. Нэг юм ямар сахал гэдэг үлээ нэг юм ширвээ сахал. Тийм ширвээ сахал бах те нэг юм ширвээ сахалтай бас юм жоохон ширүүндүү юм төрхтөж юм шиг харагддаг. Дээрээс нь түүний нөгөө нэг гайхамшигтай бие хаа. Энэ бол ерөөсөө ямар ч үний хувьд одоо үлзийн тулгаа заан гэж ярихад л толгойд нь бууж байгаа бах. Тэгэхээр түүний талаар уран барилдаанд улсын зан Дөвчин гэдэг хүн төрөний хэлдэг үг буюу энэ тулгаагийн бие хааг хараа те зэрлэг байгалийн сод бүтээл гэж тэр хүн хэлсэн байдаг юм байна. За тулгаа зам болохоор улсын наадамд барилдахаар зээл 130 машинтайгаа нутгаасаа гараад давхсараа гал 7 сарын 11-ний өглөө Улаанбаатар хотод орж ирээд төв цэнгэлдэхийн гадаа чиргүүлтэй машинаа зогсоочоод наадамдаа барилддаг. Ийм хүн байсныг нь Ахмад үеийн бүхчүүд хорхоотнууд бүгдээрээ ярьдаг. Тулгаа зан Увс аймгийн Тээврийн 9-р баазд жолооч хийж эхэлснээс хойш 20 гаруй жил тээврийн тэрэгтэй амьдралаа холбосон нэгэн. За тэгэхээр зээл 130 машиныхаа 10 тонн ачааг ачиж буулгахдаа бүхийхөө бэлтгэл сургуулийг хийж байна л гэж боддог гэж. Улсын төлөвлөгөөт ажлаа биелүүлэхэд тэр жилийн бүхий бэлтгэлээ хангасан байдгаа гэж өөрөө хошигнон ярьсан ч байдаг. Тэгэхээр тулгаа зам бол хүүхэд байхаас л эмнэг адуу. Тэ адуудаа сайн ноцолдог хүү байсан. Ер нь бол адуу малтаа ноцолтно гэдэг чинь яг Монгол эр хүний хувьд бол бие хаа
хэрхэн одоо задрах, чангарах тэр зүйл нь багхгүй. Дээр үеийн бөхчүүд гэсэндээ ихэвчлэн нөгөө нэг юм амьгуу гантил гэдэг юм уу ямар нэгэн төмөр юм зүйл өрөхөөс илүүтэйгээр яг тэр нөгөө адуу малтаа ноцолдож буюу амьд биеттэй ноцолдож тэг бие хаага одоо задалдаг ийм байж. За ер нь бол адуу сурган, төлөө мод бэлтгэн, усанд явах гэдэг ахуйтай холбоотой ийм олон ажил хийж байгаа нь энэ нь өөрөө бэлтгэл нь болдгоо. Тэ тэгээд нэг ийм байгалийн унган бэр суулгадаг гэж ярилцдаг. Тэгэхээр тулгаа зам болохоор өөрөө юу гэсэн гэхээр за би 1973 онд Увс аймагаас цэрэг татагдсан юм аа. Улаацтай аманд цэргийн карантинд байж исэн юм. Татагтаад ирсэн байж исэн. Тэгсэн чинь тэнд Баян-Мөнх авраг Хайдав Арслан хоёулаа Увс аймгийн бөхчүүд байхгүй. Тэгэхээр энэ хоёр хүн одоо ах дүүсийнхаа хүүхдүүдийг одоо эргэж гэх юм уу те тэнд ирсэн юм байна. Тэгээ тэднийг болохоор урд нь харж байгаагүй. Тэгээд анх удаага харсан нь тэр. Ингэж харахтаа бол эр хүн гэж ийм сайхан хүмүүсийг хилдэг юм байжээ гэж бүр биширж ийсэн гэж байгаа. Ингээд энэ хоёр хүн шиг те бүх болчихын сан гэж бодол төрсөн гэдэг. Ингээд үндэсний бүхэд татагдсан анхны сэтгэл нэ гэж өөрөө ярьсан байдаг юм байна. Тэгвэл бүр сүулт юм биш үү те? Тий. Цэрэгт очичоод бүх болоо гэж. Цэрэгт очисон хойноо тэр хүмүүсийг хараад тэгээ бүх дорой гэж бодсон байх нь. За тэгээ тэр үеэс хойш ерөөсө бүр ингээд дөрлөсөн заяа. Тулгаа зам 1974 онд цэргийн алба хааж исэн. Цэргийн алба хааж авах хугацаанд анх удаага улсын наадамд барилдах болсон. За энэ тухайга өөрөө ярихдаа манай салааны дарга Мая гэж дэслэгч сайхан сэтгэл гаргаж миний оронд өөрөө харуулт гараад тэгээ 1974 онд намайг нааданд барилдуулсан. Нэгийн даваанд хөдөөгийн бололтой нэг бүхийг хаячаад хоёрын даваанд улсын зан Адиагоото онолт таас. Зааныг хөлдөн давхар хамаа давталцсан. Гурын даваан дээр дарийн дамдаа авраг амлаж явсан юм байна тулгааг. Тэгээд яасан гэхлээр нөгөө дарийн дамдаа авраг наадмын комиссар очингуутлаа тэгсэн гинэ. За цайд тэр нөгөө Адиаг хайсан, Адиа зааныг хайсан залууг над дээр бичих гэдэг. Тэгээд барилдаан болсон. Тэгсэн чинь дулгаа цаа өөрөө тэгж байгаа. Би одоо юу болох вэ? Нэг мэдгэд л дээшээ тэнгэр хаацсан хөвчихсэн. Дараа жил нь 2 даваад 3 даваанд Баян хонгорын Баасан хүү начинд өвдөг шороодсон. Ингээд цэргээс халагдаад нутгтай очсон. Тэгэхээр цэрэгт байхдаа бол 2 жил дараалаад улсын наадамдаа барилдсан. Хоёулын дээр нь 3 даваан дээр унсан юм байна. За нутгтай ирээд аймгийн начин цол хүртэж дараа нь аймгийн авраг шалгуулалт тэмцээнд амжилттай барилдаад аймгийн арслан гэдэг цолтой болсон. Тэгэхээр чин тэр аймгийн авраг шалгуулалтад төрүүлсэн байж аймгийн арслан авч байгаа шүү дээ, тийм. Ингээд төрүүлсэн байх. Ингээд 3 жилийн дараа 1979 онд эргээд улсынхаа баян наадам цотглох гээд ирж байгаа. За 2 жил цэрэгт байхдаа ингэж яагаад нутагтаа очиод бас барилдаж төрүүлж мөрүүлж ингэн гутлаа эргээд улсын наадам цотглохоор ирсэн. Улаанбаатарт ирлээ. 2 давчаад 3-ын даваанд Ган Зориг начин, 4-ийн даваанд Ганбаатар одоо Арслан болцсон байгаа. Натаа тунан барилдаж хаяад 5-ын даваанд Дөвчин заантай тунсан гэж байгаа. За тэр үед Дөвчин заан бол начин цолтой байсан гэдэг. За тэгээ хоёулаа сайхан үзчихъя гэж гар барайл шудраг сайхан үзэлцсэн. Тулгаа заан хөлийг нь цээжин дээрээ гаргаж ирээл айлын чинээ газар түрээд гүйсэн гэж. Тэгж байгаа өөрөө унтсан. Тэгээд улсын цолны босго гэдэг чинь ийм өндөр байдгийн шүү гэж хэлээд байгаа юм бол. Ингээд начин болж явах нь шүү дээ. 5-ын даваанд начны даваан дээр. Тэгээд хөлийг нь ингээ гаргаад ирсэн. Тэгээд түрээ гүйсэн гэж байгаа юм. Тэгээд айлын зайны газар гүйчээд унтсан. Тэгээд одоо юу гэдгийг өөрт нь бол маш их харамсалтай байсан мэдээж. Ер нь бол начин цолоо бүр атгаад л алдлаа гэсэн үг шүү дээ. Дээр нь Дөвчин зааныг бүрэн унсны дараа л унлаа гэхгүй бол болохгүй. Тим уран барилдаантай бүх байдаг. Элдвтэй заан гэж. Тэгээ тулгаа заан ч гэсэндээ бусад бөхчүүдээс илүү Дөвчин зааныг ихэд үнэлсэн байдаг тухайгаа ингэж ярьдаг. Ингээд дараа жил нь 1980 оны наадам боллоо. Одоо улсын цолонд хүрч чадахгүй л яваад шүү дээ. Ингээд 80 оны наадмын бэлтгэл өөрийнх нь хувьд маш сайн хангагдсан гэж үздэг. 4-ийн даваанд улсын начин Жанчив дорчтой тунж барилдаад давчаад байж исэн чинь 5-ын даваанд хинч амлахгүйсэн гинэ өөрийг нь. Тэгсэн чинь тухайн үед цэргийн арслан цолтой байсан улсын зан Ган болттой тунахаар болсон юм байна. За тэгээд тунаад барилдсан. За Ган бол болохоор тулгааг тэр жил хид хайцсан бас бэлтгэл сайтай байсан гэж. Харин тулгаагийн хувьд болохоор заавал хайнаа гэж бодвол давхар хамаал дайрцсан гэж. Тэгээ ямар ч сан давсан ингээд улсын начин гэдэг цолыг хүртсэн байна. Тэгэхээр бас энэ улсын начин гэдэг цолны босгыг алах гэж нэлээд их хөдөлмөр цаг хугацаа туулж байгаа хүмүүстэй. За улсын начин болоод 6-гийн даваанд лав гочин начинтай бас тунан барилдаад өвдөг шороодуулаад 7-гийн даваанд мөнгөнтэй тунлаа гэж. Ингээд мөнгөн арсланд өвдөг шороодоод Монгол улсын өсөг өдөр начин цолыг хүртсэн байна. Ингээд 1981 оны 60 жилийн наадамд 4 давсан ч 5-ын даваанд улсын зан ишгэнд бас өвдөг шороодсон. За 84 оны наадамд 5-ын даваанд улсын начин Эрхэн баярыг 6-гийн даваанд улсын зан амгааг давж 7-гийн даваанд Хадбаатар аваргад унссан. Ингээд улам өрнөх гэдэг чимэг нэмсэн.
За тэр үедээ бол хадаа аврагч бол арслан цолтой байсан гэдэг. Тэгээ ер нь бол одоо Хадбаатараас өөр хүнтэй таарсан бол гэж одоо сүүлд нь өөрөө боддог доо гэж байгаа байхгүй. Хөлийн өргөө даахгүй унцсан гэж байгаа. Тэгэхээр тэрний үеийн буюу бидний үеийн бөхчүүдээс хамгийн хүнд жинтэй нь Хадбаатар шүү дээ гэж өөрөө дууссан ярьсан байна. За тэгээд үүний араас нэг ийм үйл явдал болсон. 1988 оны хавар үндэсний бүхийн улсын амар шалгаруулах барилдаан гэж зохион байгуулагдсан. Энд болохоор 33 бүх орсон, 33 бүх тойргоор барилдахад 30 давж 2 дугаар байр эзэлсэн. Тэгээд Монгол улсын заан гэдэг цолыг хүртсэн байгаа. За тэгэхээр энэхүү тэмцээнд хот хөдөөгийн бүсээс шалгарсан 33 бүх тойргоор барилдсан заяа. Тэгэхэд нэгдүгээр байранд нь болохоор улсын аслан Ганбаатар, хоёрдугаар байранд нь улсын заан Тулгаа, гуравдугаар байранд нь Дархан авраг Бат эрдэнэ. Дөрөвдүгээр байранд нь Баяраа, улсын гарт Баяраа, тавдугаар байранд нь улсын заан Ишхэн, зургаад улсын хацаг Бахит нар орж ирсэн. Тэгэхээр Бат эрдэнэ авраг энэ хүний ард орж ирсэн гэхээр чин энэ хүн тэр үедээ бол хоёр жигс чинь гэхээр маш өндөр амжилттай барилдаад за тэр үед бол Монгол улсын заан хэмээх цолыг бол олгосон байдгийм байна. Тэгээ заан болсныхоо хойдон жил нь 1989 оны наадмаар Төв аймгийн харьяат улсын начин Баянбаатрыг залуу бүх байхад нь амлаж аваад 6-гийн даваанд улсын начин Пунцгийн Сүхбаатарт өвдөгч ородож уран барилдаанд хэмээх чимээг бас нэмсэн. Тэгэхээр Тулгаа зааны хувьд бол улсынхаа наадамд ингээ 3 удаа шүүгөрсөн гэдэг 1980, 1984, 1989 10 жилийн зайтай гэхэд бас гарч иж л байсан байх нь тий. За тэгээд энэ хүний бас тэр бие хааг ярьсных бэр хүчнийхэн талаар ярихгүй бол болохгүй. Үнэхээр бяртаа тэнхээтэй хүн байсан гэдэг. За ер нь бол одоо нэг зураг гарах юм. За энэ зурган дээр болохоор тэр тэвэрцэн байгаа чулуу нь 156 кг жинтэй чулуу байгаа. За тэгээд яг энэ зураг нь бол одоо энэ чулуу шүү дээ, өргөцсөн байгаа чулуу нь одоо бүр музейд хадгалагддаг ийм чулуу байгаа. Энэ болохоор 1985 онд юм билээ. Яг бодит үйл явдал. 1985 онд Монгол Туваагийн Эв модны баяр гэж болж исэн юм. Эв модны баяр. Орос Монголын дарганаар хоёр улсын хил зааг дээр уулзалцсан байгаа. Энэ үед Тулгаа заан Туваагаас будаа зөөж яваад таарсан. Гэтсэн чин Оросын нэг дарга хилийн зааг дээр уулан дээр байсан тэр чулууг заасан байна. Тэгээд энийг өргөөд 100 алхсан хүнд 500 рубль өгье гэж ам гарсан. Туваагийн том биетэй залуу эхэлж өргөөд 10 атхан алхаад алдсан юм байна. Харин Тулгаа заан харж арж байгаа те өргөөд хэлсэн ёсоор нь 100 алхаад амлсан мөнгөний аваад тэгээ яваад гэсэн. Энэ чулууны хажуу бөөрөн дээр нэ шүү дээ те Монголын хүчит заан Өлзийн Тулгаа өргөсөн гэж бичсэн байдаг. Одоо энэ чулуу нь болохоор манайхан хэрвээ Туваад очих юм бол Туваагийн музейд хадгалаатай байгаа гэж шүү. За тэгээ Тулгаа зааныг начны босго алгасны дараа Увс аймагт нэгэн барилдаан болсон байна. Тэр барилдаанд барилдахаар одоо сум бүрээс шалгарч ирсэн хүчнүүд байж исэн чинь жигмэд химэх бүх шуудаатай гурилыг шүдэрээ зуугаад хин хамгийн хол аваачгаа үзье гэж дуурч. За ингээд дундаасаа 100 төгрөгийн бооцоо босгоод өргөлцөх болж байгаа байхгүй. Тэгсэн жигмэд өөрөө 100-аад 50 орчим метр явсан бол бусад бөхчүүд мөн төдий багцааны л зөөж чадчихна гэнэ. За тэгсэн чинь Тулгаа заан тэр гурилыг нь 100-аад 200 м гаруй яваад төрөө мөнгөний авчаад яваад гисэн байгаамаа. Тэгэхээр улсын заан Тулгаагийн хувьд болохоор цагаан сарын барилдаанд 2 удаа буюу 1987, 1990 онд шүвгийн дөрөвт буюу их шүүгт орж ирж байсан. Мөн зэрэгэлдэх Туваа улсын наадамд очиж олон төрөв авч ирсэн бүх гэдэг. За тэгээд төв цэнгэлдэх хүрээлэнд нь ороход алга ташаал угтуулдаг цөөхөн эдэн бүхийнх нь нэг байлаа шүү дээ гэж хүмүүс дуулсан ярьдаг. Монголчууд бүгдээр л хайртай тийм сайхан бүх байлаа. Заан маань 2010 онд бурхны орондоо заларсан байдаг. За тэгэхээр энэ хүчит зааны дүү Өлзийн Тулгаа зааны дүү Өлзийн Сумья гэж хүн байгаа. Увс аймгийн Малчин сумын харьяат Монгол улсын начин Өлзийн Сумья. Тэгэхээр 1990 оны нөгөө Монголын нууц товчооны 750 жилийн наадам гэж болсон шүү дээ Хинтээ аймагт. Энэ ойгоор улсын зан 30 сүрэнгээр 5 давж улсын начин гэдэг цолыг хүртсэн. За тэгээ энэ наадамд болохоор мэдээж нөгөө өмнөх дугаар дээр бас ярьж ирсэн. Нөгөө улсын цолтой те хоёр ахын те хоёр дүүгээ сөөлжилж аваад тэг аль аль нэг натан солны одоо босрыг алхуулж исэн гэдэг юм уу те. Тэгэхэд одоо улсын заан чимдийн 30 сүрэнг болохоор улсын заан чимдийн 30 сүрэн болохоор Өлзийн Сумья гэдэг энэ хүнийг аваад улсын заан Өлзийн Тулгаа нь болохоор чимдийн Ганбаатарыг нь амлан авч тэгээд өвдөг шороодоод аль аль нь начин солны босрыг алхаж исэн байгаа. Тэгэхээр Өлзийн Сумья начин бол 1992 болон 1993 оны Увс аймгийн Баяр наадмын одоо улсын начин төр мөнх болон өөрийнх нь ах Өлзийн Тулгаагаар 7 давж 2 жил дараалан аймагта төрүүлсэн дүүн. Тэгээд Сумья начин мөн л ах шиг сайхан бие хаатай залуу хөгчүүдэд бас үлгэр жишээ болсон. Тийм сайхан начин. Насаар ахмад хэдий ч гэсэндээ залуу хөгтүүд одоо ч гэсэндээ хараад те ерөнхийдөө атгаархмаар тийм сайхан гоё бие хаатай
бүх гэж яригддаг. Одоо манай зургийг харж байгаа бах. Одоо ер нь бол 50 60 гарцсан гэхэд л амар юм. ямар ч тийм гүзээ мүзээ байхгүй шүү дээ. Би хааны өвд ийм гоё би хаата. Ийм сайхан ах トゥ хоёр байдаг аа. За хоёулаа хамтран ажиллаж ярьчаад үргэлжлүүлье. За тийм. За ээлгүй байдлын төлөө хамтдаа Ford Motors өнөөдрийн дугаарыг ивент итгэж байгаа. За эднийх маань Япон улсын нэр хүндтэй 8 корпорацийн аль бие усны дистрибьютор болсон гэж байгаа. За би нэг бол их тодтогч ярих дуртай. За учир нь Япончууд бол багийн хүн амттай ингэж хамтарч ажиллахгүй. Хариуцлагатай, одоо тууштай тийм хүмүүстэй л хамтарч ажилладаг. За тэгвэл Ford-ийнхан маань бүр 8 корпорацтай хамтарч ажилладаг гэхээр тэдний хариуцлага ямар вэ гэдг нь одоо харагдаж байгаа. За одоо хавар болж байна. Одоо энэ машины тасвар үйлчлэгээ одоо орох болж байгаа шүү дээ. Тос масл үү гэдгийг тэрийг одоо солиулах хэрэгтэй. За тэгвэл та бүхэн маань хаашаа очих вэ гэж гайхаж байгаа бол гайхаж байх те. Одоо эргэлдэж байгаа бол Ford Motors-ыг сонгороо гэж уриалмаар байна. За Япончууд тэднийг үнэлсэн юм чинь мэдээж чанартай, хариуцлагатай ийм хамт олон таныг өгтөж авнаа. За тэдэнтэй холбогдох утасны дугаар 75 Тэц3-ын Чанх хотод тэдний офис. За тэгээд тасварын төвөнд байрлаж байгаа юм байна. За баярлалаа. За баярлалаа. За удам дамжсан бөхчүүд. Гочоо сүрэн зан Батбаатар начин. Бас ах トゥ хоёр. Аргангай аймгийн Хотон сумын харьяат улсын зан Гочоо сүрэн. За Хотон сумаас улсын цолтой олон бөхчүүд төрсөн гэж өмнөх дугаар дээр ярьсан. Ах トゥ 3 начин гэлтэй төрсөн ах トゥ 3 начин гэх мэтлэн байгаа. Тэгээд цолоороо бол яах аргагүй Гочоо сүрэн зан нэрэмбэрээ одоо эренбэрээ нилээд дээгүүр заларна. За Жамц арслан, Адиа зан тэгэл Гочоо сүрэн зан гэж бас бичигдэх бах. За тэгэхээр зааны хувьд болохоор би сумынхаа 7 жилийн сургууль суралцж байхдаа үеийн хүүхдүүдтэй барилдаж өссөн. Ахлах ангид байхдаа ачаа хөсөг буулгах, ууланд мод бэлтгэж зөөх гэх мэтлэн одоо ийм ажлуудыг хийдэг байсан. Энэ нь жаахан бяд суухад нөлөөлсөн болов. 17-оос 18 настайдаа үндэсний бүхийн эдэрчүүдийн улсын аврах шалгалт тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Эндээс бүх болох гараа маань эхэлсэндэ гэж дууссан байдаг. За ингээд цэрэг татагдаад үндэсний бүхийн армийн аврах шалгалт тэмцээнд 18 аймагаас ирсэн шин цэргүүдтэй хүч үзэн төрүүлсэн. Ингээд Дамдын шарав багшийнхаа хараанд өртөж алдарт одоо нөгөө нэг алдар нийгэмлэгч гэдэг чинь тийм алдрын тамирчин байлдагч цэрэг болсон гэж ярьсан байна. За энэ яриад байгаа Дамдын шарав багш бол 1968 оны Мехикогийн олимпийн хүрэл медальт гавьяа тамирчин ардын багш Дамдын шаравга. За тэгээд энэ хүний нүдэнд өртөөл бүх болох гараа нь эхэлж. За ингээд 1972 онд шин цэрэг байхдаа ардын хувьсгалын 51 жилийн улсын баяр наадмаар анх барилдаж 2 даваад 3-т улсын арслан Эрдэнэ очид өвдөг шороодсон. За 73 онд Архангай аймгийн 50 жилийн наадамдаа төрүүлээд аймгийн арслан цол хүртсэн. Харин 1975 онд 3-ын даваанд Булган аймгийн арслан Воложийг 4-т болохоор 4-ийн даваанд болохоор улсын начин Шижээг 5-ын даваанд улсын арслан Жамцыг давсан. Ингээд Монгол улсын начин цолыг хүртсэн. 6-гийн даваанд улсын арслан Давг сүрэнд өвдөг шороодсон байдаг. За 1979 оны улсын баяр наадамд 5-ын даваанд улсын заан Лав сүрэн давсан. 6-гийн даваанд улсын арслан Мөнгөн тухайн үед бол заан цолтой байхад нь давсан. 7-гийн даваанд Хорлоогийн Баян мөнгө аврахад унж өвдөг шороодсон. За ингээд 81 оны наадам болоод 81 онд чинь тэгшээ байхгүй тий 60 жилийн наадмаар 3-ын даваан дээр Төв аймгийн зан Шарвыг 4-ийн даваанд Өмнө говийн баг хүү начинг 5-ын даваанд улсын харцаг Лав гочрыг 6-гийн даваанд улсын зан Амгаата тунан барилдаад давж улсын заан цол хүртээд 7-гийн даваанд цэрэн тогтох аврахад өвдөг шороодсон байдаг. Тэгэхээр яахааргүй л одоо ингээд зүтгээд унжаагаал үнэхээр тэр нөгөө нэг дурдж исэн яригддаг домогт бөхчүүд байгаа зүгээс тий. За тэгээ энэ 81 оны наадам бол ардын хувьсгалын нөгөө 60 жилийн тэгшэн наадам. Тэгээд 6 давсан бөхчүүдэд заан цол олгохоор шийдвэр гарсан байсан. Ингээд энэ наадмаас 6 давсан 4 бөхөд Монгол улсын заан цол одоо хүртээсэн байдаг. За тэрээр 1979, 81, 88 онуудад 6, 1975, 83, 85 он 5 давж улсын баяр наадамдаа нийт 6 удаа шөвгөрсөн хүчит заан. Үндэсний бүхөөс гадна чөлөөт бүхийн олон улсын хэмжээний мастер цолтой эх орноо төлөөлөн 1976 оны Канадын Монреаль хотод болсон олимпиад бас оролцож исэн. Ийм бүх. За түүний одоо дүү улсын начин Батбаатар. За тэгэхээр нөгөө дүү нь бас ингээд нэг барилдаад гэдэг ч юм уу те ингээд жоохон бэрт инхээ суугаад ингээд мэдрээд эхлэн гутал ах 30 сүрэн дагуулж яваачаад нөгөө алдар нийгэмлэг дээр авчид очсон. За тэгээд 1986 онд Архангай аймгийн баяр наадмын наадамд болохоор аймгийн арслан Ганбаатраар 7 даван төрүүлсэн. Тэгээд аймгийн арслан гэдэг солтой болсон. Ингээд аймагтаа төрүүлээ гараад энэ чинь зүгээс батлагдчихж байгаа шүү дээ те. За тэгээд аймгийн арслан солтой болсон. Тэгээд Ганбаатраар 7 даван төрүүлээд аймгийн арслан болцсон. Тэгээд алдар нийгэмлэгт ирээд нэлээд удаан зүтгэжиж
Монголын нөгөө нэг нууц төвчөөний 750 жилийн наадам дээр очиод улсын зан тулгаагаар давж Монгол улсын начин гэдэг цолыг хүртсэн байдаг. Тэгэхээр энд чинь бас нөгөө ах トゥ өнөр ингээд хоорондоо ингэсэн юм шиг боловч дүүн ч гэсэндээ өгөгдөл нь байгаа юу байгаа аймагтаа төрүүлээд арслан болоод ирсэн нэг ийм бас юм цаанаа бас байгаад тах шиг байна тийм. Ямар ч тач Архангай аймгийн хотон цумаас ах トゥ 3 цолтноос гадна яг ах トゥ 2 улсын цолтон бас байдгийн шүү гэдгийг энэ дээр хэлэх гэсэн. За түүний араас бүр гайхамшигтай төвгүүд үргэлжлэх гээд байгаа. Энэнд л би ингээд бэлдээд байлаа бүр ам жоохон зуураад хүчил төрөчгөө болгоод бүр. Архангай аймгийн Батсингэл сумын уугуул улсын зан Лувсангийн инх хоёр начин, Лувсангийн Өлзий хоёр начин гэж байгаа. За нисхийн химээх алдарт Лувсан зааны үр хүүхдүүд мөн л Монголдо төдийгүй дэлхийд нэрээ дуусгасан тамирчид болцгоосон. Тэгэхээр аав нь бол нисхийн алдарт Лувсан зан. Түүний хоёр хүүн гэсэн үг. За тэгэхээр түүний хоёр хүн бол Монгол улсын начин гэдэг сол хүртсэн бол ачхүү бүр дүүрэн баяр гэж байгаа. Ачхүү нь жудаа бүхийн дэлхийн аврал шалгалт тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Монголын шилдэг тамирчдын нэг. Та санаж гин үү? Би аль юуг нь олимпийн санддаг вэ? Олимпийн нээлтэн дээр манай нөгөө 3x3-ын эмэгтэй шгшээ багийн нөгөө хулан байгаа шүү дээ, тий. Хулантай хамтдаа гарч ирдэг тэр залууг санаж нөө том биетэй. Тэр одоо энэ хүний одоо ачхүү байхгүй юу? Лувсан зааны ачхүү юм байлээ. Тэгээд жудоогийн хүнд жинд барилддаг ийм хүн. За тэгээд Архангай аймгийн Батсингэл сумын уугуул улсын зан Лувсангийн барилдааны амжилтаас дурдах юм бол за 1950 онд 6 давж улсын өсөх хэдэр чимэгтэй начин цол хүртчихсэн. 1951 онд 1024 бүхөөс 7 давж улсын зан болсон. 1952 онд 7 давж үнэн хүчит чимэг. За 53 онд 6 давж хувц шалмгаа шалгарсан хүчит чимэг. 1957 онд 5 давж харилтгүй хүчит чимэг хүртчихсэн. Ийм хүчит зан. За энэ хүү улсынхаа наадам 5 удаа шүүгөрөхдөө 2 удаа 7 давсан, 2 удаа 6 давсан, 1 удаа 5 дав шүүгөрсөн. Үнэн хүчит арслан, үнэн хүчит зан. Тэгээд тавхайлдах мэхийг гарамгаа сайн хийдэг байсан учраас манайхан тавхайл увсан гэдэг нэрээр одоо алдаршуулж үлдээсэн байдаг. За түүний хүүн Монгол улсын гавьяа тамирчин, үндэсний бүхийн улсын начин Лувсангийн инх хоёр. За тэгээд нөгөө нэг хоёулаа ч өмнөх дугаар дээр лоо гэж яриад зү тэ. Нөгөө нэг луу инх хоёр гэдэг учир нь энэ шүү. Одоо луу инх хоёр нь энэ хүний одоо хүүхэд учраас луу инх хоёр гэж байгаа. За луу инх хоёрын хувьд болохоор 1981 онд Увс аймгийн наадмын үзүүр төрөнд үлдээд үндэсний бөхөр одоо гаргасан одоо амжилт тэ гарах амжилтын урам зориг авсан байгаа. Хэдий хичээсэн ч гэсэндээ наадмын дэвжээ хатуу гэдэгчлэн 4 болон 5-ын даваанд олонтоо бүдүүлж ийсэн. За тэгээд энэ нэг хичээл зүтгэлэн нэг л өдөр биелэлээ болсон. 1990 онд ардын хувьсгалын 69 жилийн ойн баяр наадмаар 3 болон 4-ийн даваанд хүндхэн барилдаануудыг хийж 5-ын даваанд улсын зан 30-оос өрөнтэй 1 цаг 30 минут гаруй барилдсны эцэст давж Монгол улсын начин цолыг хүртсэн байгаа. Тэгэхээр энэ тавхай лувсан хэмээх энэ хүчит зааны маань хүү зүтгээд тэгээд яг нөгөө нэг начин болох барилдаан нь ийм хүмд барилдаан болж исэн байх нь байна. Тэгээд улсын начин болоход аав нь бол одоо дэлхийн дивжэнээс медаль хүртснээс баг илүү их баярлж исэн буюу үндэсний бөхөөрөө улсын начин цол хүртэхэд аав нь ингэж их баярлж исэн байна. Нөгөө гуйж биш гуйдаж авсан цол гэдэг тэгэхээр яг одоо манай энэ зураг гарч байгаа тэр зургаас бас харагдаж байгаа баг. 1 цаг 30 минут барилж байгаад авсан тий. За тэгсэн чинь луу инх хоёр гэдэг хүн бол ерөөсөө одоо нөгөө үндэсний бөхөөрөө ингэж барилдаад гаргаж байгаа амжилт нь энэ боловч тэр хүний бүхэл одоо хөдөлмөр тэр жигтэй чөлөөт бүх байхгүй. Тэгэхээр чөлөөт бүхийн төрлөөд дэлхийд данстаа агуу тамирчин. Бүр дэлхийд данстаа 1984, 1985 онд түүний чөлөөт бүхийн бүр эд оргил үеийг хэлж болох юм. Луу инх хоёр өөрийн авьяас тэсвэр хатуужил нөрийн хичээнгүй хөдөлмөрийн үрээр Олимпийн мөнгөн медальт давааж ав. За дээрээс нь шилдэг тамирчин Баяраа нарыг ялж 1984 онд одоо олимпиад зодоглох эрхийг олж авч ийлаа. Гэвч олимпиад зодоглож чадаагүй гэдэг. Тэр үеийн хоёр системийн үзэл одоо сурталын зөрүүгээс болоод зөвлөл бод улс тэргүүтээ социалист орнууд 1984 онд Лос Анжелесийн олимпиад оролцохгүйгээс болоод хинч юу ч хожоогүй. Гэхдээ энэ дээр хамгийн их хохирсон хүмүүс нь тэр тамирчид. За тэгвэл Лос Анжелесийн олимпиад оролцоогүй 20-од орны тамирчид шүү дээ. За яг олимпиад болчих. Оролцоогүй 20-од орныхан тамирчид нь нийлж хагаад найрамдал 84 нэртэй олон улсын тэмцээнийг хийсэн. Ингэхдээ 10 гаруй төрлөө зохион байгуулсан гэж байгаа. Спортын төрлөөсөө шалтгаалan хэд хэдэн улсад зохион байгуулагдсан байна. За жишээ нь боксын гэх юм бол Кубад зохион байгуулагдсан тийм. Ингээд чөлөөт бүхийн төрөлд гэхэд социалист гэгдэх зөвлөл бод улс Болгар бүгд найрамдах арчилсан Герман гэх зүүн Герман тийм. Зүүн Герман за тэгээд Куб, Хойд Солонгос зэрэг бүхийн одоо спорт хөгжсөн
10 гаруй орны алдартай бүгчүүд оролцсон байна. За энэ тэмцээнд манай шилдэг тамирчин нөгөө Лун их баяр чинь оролцохоор болж байгаа. Ингээд Европ ТV-ийн аваргын 4-р байрны шагналт Зүүн Германы Макушиг, дэлхийн аваргын хүрэл медальт Болгарын Нанеевыг тэгээд Олимп дэлхийн аваргын мөнгө хүрэл медальт Европ ТV-ийн Чехословакийн Карабин нарыг хүчтнүүдийг бүгднийг ялсан. Дээрээс нь Кубын Каскарет гэх юм уу да. Каскаретэд 8-5-ын харьцаатайгаар ялагдаад найрамдал 84 гэдэг олон улсын тэмцээний хүрэл медалаар Ингрээ мэлаасан байдаг. За тэгсэн чинь дараа жил нь буюу 1985 онд Унгарийн Будапешт хотноо Лос Анжелесийн Олимпийн медальтнууд болон найрамдал 84 тэмцээний шагналтнуудыг цуглуулад одоо бүр ингэ шигсэн шилдгийн шилдэгүүдийн цуглуулад тэмцээн зохиогдсон байна. Олимпийн медальтнууд найрамдал 84-ийн медальтнууд нь одоо жигнэс үүснэ гэсэн үг. Энэ болохоор дэлхийн аварга шалгалт тэмцээнийг манай тамирчдын хувьд болохоор Лос Анжелес Олимпиад үзсэн бол хэр амжилттай яг барилдах байсан болоо гэдгийг яг жинхнээсээ харуулах тийм статистик байхгүй. Тэгэхээр Олимпийн аварга болцсон тамирчид нь найрамдал 84-ийн төрүүлсэн тамирчдын хооронд бүр юм сонгомл шигшээ барилдаан боллоо. Энд хэн явсан бэ гэхээр манай тамирчин Лун их баяр. За тэгээд дэлхийн аваргын төвчөн дээр яг нөгөө Олимпийн аваргууд мабгата бүгднтэй нь үзэхэр болж байгаа. Энэ бол бүр Олимпос илүү ийм бүр сонир тохиолдол байгаа зү. За тэгсэн чинь тэн дээр Польшийн Мазур гэж тамирчин байлаа. Энэ тамирчныг. За дээрэс нь Чехословакийн Холумпик гэдэг тамирчныг. За тэгээд Москвагийн Олимпийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт Болгарын Райчу. За энэ болохоор Москвагийн Олимпиар алтан медалийн төлөө давааж явгааг бас ялж исэн ийм аварга бүх. Нөгөө Москвагийн Олимпиадэр чинь нөгөө мөнгөн медалийг давааж явгаа авсан гэж байгаа шүү дээ. Тэгтэн энэ Райчу гэдэг хүн чинь ялж алтан медалийг авсан юм билээ. Олимпийн аварга гэсэн үг. Тэгвэл энэ хүнийг нь бас ялсан. Ингээд Лос Анжелесийн Олимпийн 4-р байрны шагналт Аз ТV-ийн аварга Өмнөд Солонгосын Хан Минво энэ хүнийг бас ялсан. За ингэн гутла хаг шигшээ барилдаанд гарч ирээд нөгөө Кубын Каскарет гэдсэн шүү дээ, Каскарет гэдэг. Энэ хүнд оноогоор хожигдоод хүрэл медалийн төлөх барилдаанд Европын аварга Зөвлөлт бод улсын Зүгүү товыг ялаад Будапештийн дивжнээс дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж дэлхийд өөрийгөө дансалсан баг. Ийм үйл явдал болсон юм билээ. Тэгэхээр одоо бүр Олимпийн медальтнууд нь найрамдал 84 медальтнууд нь хоорондоо дахиж үзэхэд эндээс дахиад хүрлийг авч чадсан гэхэлэр үнэхээр тэр цаг хугацааны хувьд гэсэндээ яг эд үе нь байсан. Тэр үе дээр нь бид нар Олимп руу явуулаагүй нэг юм болоод ингэсэн байдаг. За зүгээр энэ дээр дахиад нэг юм хэлэх юм бол найрамдал 84 тэмцээний дэмжинээс мөнгө хүрэл медаль авсан Болт гэж хүн байгаа. Дээрээс нь Инхэ Луу Ирэх баяр 3 1985 оны дэлхийн аваргын дивжнээс дахин мөнгө хүрэл медаль зүүцгээс нь Лос Анжелесийн Олимпиад оролцсон бол медаль хүртэх бүрэн боломжтой байсныг нь харуулдаг. За ингээд 1984 онд зохиогдсон найрамдал 84 тэмцээнээс чөлөөт бөхөр 62 кг-д Инхэ мөнгө, за 68 кг-д Болт хүрэл медаль, 74 кг-д Луу Инх баяр хүрэл медаль. За жудоогоор бол Жамсран хүрэл медаль, Ган Болт хүрэл медаль, Балчин нэм хүрэл медаль, боксоор Нэргүн Инх бод мөнгөн медаль авч байсан түүхтэй. За эдгээр тамирчид бол одоо нөгөө хожим нь тухайн үед чинь ийм медаль авсан байна шүү. Гэхдээ хожим нь бол дэлхийн медаль, Олимп дэлхийн медаль хүртсэнийг нь харахаар 84 онд бол хэрвээ тэр Олимпиад оролцсон бол ямар боломжтой байсан вэ гэдгийг нь харуулж байгаа байна. За улсын начин Луу Инх баяр үндэсний бөхөр улсын наадамда ердөө ганц удаа шүгэрсэн хэдий ч түүний чөлөөтийн амжилтууд ингээд үнэхээр зузаан байна. Олимпийн медалаас гадна бол одоо Олимпийн медалаас бусад бүх медаль байгаа гэж хэлэхэд хэлсдэггүй. Дэлхийн аваргын хүрэл медаль, дэлхийн цомын медаль, Аз ТV аваргын алтан медаль, бусад олон улсын тэмцээнүүдээс олон медаль хүртсэн яах аргагүй дэлхийн бүх гэдгийг нь баталдаг. За тэгээ 1980 онд Монгол бүхийн дивжин дээр одоо Инх баяр нэртэй хоёр хүчтэн барилдажсэн. Тэгээд хоёулаа улсын начин цолтой, хоёулаа чөлөөт бүхийн дэлхийн аваргын медальтай хүмүүс байсан учраас одоо нөгөө хоёулангийн ядчил хоёулаа ил авахтай ингэнэ бүр тэгээд нөгөө Ховд аймгийн Дарив сумын харьяат Лодон Инх баярыг Лоо гэд, Увс аймгийн Сагил сумын харьяат Лувсангийн Инх баярыг Луу Инх баяр хэмээн бичиж тэмдэглэж дуудаж одоо ярьдаг байх нэ. За тэгвэл энэ хүний дүүн Луу Инх баярын дүү улсын начин Луу Үлзий баяр. Тавхаал усан зааны хүү Үлзий баяр нь 1996 оны ардын өвсгөлийн 75 жилийн баяр наадамд улсын зан Даваа нямаар 4, улсын зан Хүрэл Баатараар 5 давж Монгол улсын начин цолыг хүртсэн байдаг. Ингэснээр лувсан зааны 2 хүн хоёулаа улсын цол хүртэх нь энэ. Ах トゥ хоёр начин маань нэг аавынхаа ах トゥ хоёр начин биш үү те ингэсэн байгаа. Нэг нь аавынхаа нутгаар,
нөгөөх нь ээжийнхээ нутгаар хоёлоо овголё гэж хооронд ярилцсан байгаа. Тэгээд аавынхаа нутгаар одоо Арангаан аймгийн Батсингэл сумаар нөгөөх нь болохоор Увс аймгийн Сагил сумаар гэж дуудаг нь ийм очтой. Тэгээ ах нь болохоор ах нь ээжигээ баярлуулъя. Тэгээд Увс аймгийн Сагил сумын харьяат те одоо их баяр гэж өөрийгөө дуудуулдаг байх нь. А дүү нь болохоор Арангаан аймгийн Батсингэл сумын харьяат тэгээд Үлзий баяр гэж ингэж аав ээжигээ ингэж нутгийг нь хувааж дуудуулдаг юм байна. Энийг болохоор 1996 онд начин болоход нь тэрнээс хойш ах 2 хоорондоо ярьж тохиролцоод ингэхэр болсон гинэ. Тэгэхээр тавхаар лувсан зааны маань удам үргэлжилсээр байгаа. Үлзий баяр начны хүүн болохоор Дүүрэн баяр гэх төрөнд дурдсан те. Монголын жудоогийн хүн жингийн шилдэг тамирчин болцсон байгаа. Жудоо бүхийн төрлөөр дэлхийн залуучуудын аврах шалгалт тэмцээнээс алтан медалаас гадна олон том тэмцээний медалуудыг авсан. Түүний оргил амжилт нь гэх юм бол 2018 оны жудоо бүхийн дэлхийн аврах шалгалт тэмцээний нэмэгт 100 кг-ын жинд Олимп дэлхийн аврах Чехийн алдарт бүх Лукаш Карпалекийг ялж хөрөл медаль хүртсэн амжилтыг нэрлж болох юм а гэж. Түрүүний миний яриад байдаг нэг Олимп болохоор 2024 оны Токиогийн Олимпиад оролцсон төдийгүй Монголынхын далбаг Олимпийн нээлтэнд барих эрхэм үүрэг ноогдсон байх. Энэ мэтчлэн Монголын бахархал болсон бүгчүүдийн талаар ярихад үнэхээр сайхан байна. За цааш нь үргэлжлүүлээд бас энэ дугаар үргэлжлэхэр ч юм байна гэж юу н бодлоо тий. Тэгэхээр дараагийн дугаар дээр бас маш сайхан одоо удам дамжсан бүгчүүд түүнийг нь залгамжлан авч явж байгаа одоо хүүхдүүдийн талаар ч юм уу тий бас хуваалцаад явъя гэж бодож байна. За баярлалаа наашаа. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань стандартыг эрхэмлэн стандарт кейтеринг болон аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн одон дор суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 төлөвлөгөөний одмонд радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя.